Тэрээс амиацхан уу сайхан хэд хоногийн өмнө би нэг бибиг өргөж авсан газрынхаа богино хэмжээний бичлэг хийсэн шүү дээ. Тэн дээр бүр үнэхээр олон хүмүүс янз бүрийн асуулт үзсэн. Тэгээ энийг багцлаад чухал 4-5 юмыг дурдж өгье гэж бодлоо. Нэгдүгээрт нь тэжээвэр амтан хэрхэн үрчилж авах талаар хоёр арган талаар хуваалцсан. Хоёрдугаарт нь тэжээвэр амт ба одоо хэрэг зардал гаргаад юм тий. Солонгост хэрэг зардал ордог вэ гэд хүмүүс асуугаад байсан. Гуравдугаарт нь бибиг яаж авсан талаар бас богино хэмжээний ярих гэж бодлоо. Яагаад яг амтны дэжээгэр болсон талаараа. Тэгээд дөрөвдүгээрт нь анхаарах зүйлүүдийн талаар бас хэрхэн арчлах талаар мэддэг зүйлээ хуваалцъя. За нэгдүгээрт нь болохоор зэрэг худалдаж авах боломж байгаа амтны төлбөрөөс, хоёрдугаарт нь болохоор зэрэг үн төлбөргүй өргөж авах тийм боломж байгаа. Манайхаа эхлээд Naver сайт руу орно. Энэ дээрээ одоо өөрөө амьдардаг газрын ч юм уу тий. Одоо жишээ нь худалдаж авч болох газрууд ингээ гарч ирж байгаа. Одоо амтны төлбөр гэсэн үг. Уур гэх юм бол ингээд бас хайгаад үзэж болно. Эсвэл VPN гэдэг үгийг оруулаад өгөх юм бол Instagram дээр хийсэн байгаа. Энэ газар хамгийн том газар дээдлээсээ дөрөвдүгээр ороод өнгөө өрчилж авах гэдэг дээр ороод тэгээд ингээд хараад нэр устай зурагтайгаа байдаг аахгүй юу? Аль аль салбарт байгаа нь тодорхой байгаа. Эндээс сайн хараад хамгийн гол нь очиж уулзсан бол илүү олон төрлийг харж болох юм байлээ. Энэ доор утсаар холбогдох, какаотогоор холбогдох эсвэл өөрөө очиж үзэх гэсэн сонголтууд байгаа. Эдгээр дээрээс хараад одоо энэ жаалыг харъя л да. Гонжууд байдаг салбарт нь байгаа юм байна. Эрэгтэй 10 сартай мультипью гэдэг үйлдвэрийн нохой. Тэгээд бүх юунуудаа вакцинуудаа хийлгэсэн. Одоогондоо заслаагаа хийлгээгүй байгаа юм байна. Харах боломжгүй, асрах боломжгүй гэсэн шалтгаанаас ер нь бол орхигдсон гэж байна. Тэгээд очиж уулзах хамгийн чухал шүү гэд. Энэ бол амин хөргөн Малтиз байна. 3 сартай эмэгтэй. Эхний вакцин бол хийлгэсэн байгаа. Заслаагаа хийлгээг байгаа. Асрах боломжгүй арчилгаанаас олж ер нь бол энэ нохой маань энд ирсэн гэж байна. Тэгээд дуртай зүйл нь хүн. За ингээд зураг нь энд байж байна. Хөргөн магаас тий. Ингээл залгаал асуугаал чунчон фунжом байгаа юм байна. Чонжууд байгаа юм байна манайхаа. Яг ингээ хаана байгааг нь бас хараад гэрээсээ ойрхон энэ газар маань нийт 25 салбартай учраас гэрээсээ ойрхон эсвэл Өртөө хамгийн ойрхон салбар руу очиод би одоо тэр газар амьдардаг хамгийн ойрхон салбар нь хаана вэ гэж асуугаад тэр газар очиж уулзмаар байна гэд очиж уулзсан бол яг тэрэнд байгаа үрчлэгтэр хүлээгдээд бэлэн болсон байгаа хөөрхөн жаалуудыг очиж хараад уулзаад тэгээд шийдвэр гаргаж болно. Хамгийн гол нь гэрээ байгуулт юм байлээ. Одоо хаягдсан амьтад учраас сайн эзэн байна гэсэн одоо амлалт ч юм уу гэрээ байгуулт юм шиг би болгон зэрэг тэр гэрээгээр ямар гэрээ гэдгийг хараагүй учраас сайн мэдэхгүй байна. Би болгон зэрэг бэби өргөж аваагүй ерөөхдөө худалдаж авсан. Энэ бол бүр үнэхээр гинтэн шийдвэр байсан байхгүй юу? Ямар удаан бодож жагаад нэг өдөр зүгээр л орд сонирхож жагаад тэгээ шууд бэби тврээд үтсэн чинь наа бүр амар долоод бэби юу нээр сэргэлэн байсан. Тэгээд айгу хайр татмаар байсан. Тэгэл шууд би энэ хүүхдийг дагуулад явах хэрэгтэй мэнэ гэж бодсон. Үйлдвэрээсээ хамаарад мэдээж худалдаж байгаа үнэ нь өөр байдаг. Бэбигийн хувьд болохоор зэрэг нэг сая гарна болсон босд ингээ хэрэглэх орж гэдэг юм уу хашааж гэдэг юмнуудтай хамт аваад яг бол гэрт ямар ч нэг нохоонд зориулсан юуж байхгүйс учраас бүх юм хамтан авсан байгаад нэг жижиг хоол тэгээд нэг цүнх жоохон памперс гэдэг юм ингээ юмнуудыг нэмж аваад савн шампунаас аваад
нийтдээ 1 сая гаруй вон болсон. Тэгээ энэ вон уусаа надад байгаагүй. Би бол хичээсээ гуйсан. Манай ч уусаа өөрөө зээл яаж өөрөө мэдээ гэд. Тэгээд бэбиг дагуулад ирсэн байгаа. Бид хоёр л зэрэг 23 оны 4 сарын 12-нд дуулсан байхад одоо энэ дээр ингээд өргөж авсан бичгэн ингээд байдаг. Тэгээд 4 сарын 12-нд дуулсан. Бэби болохоор зэрэг 22 оны 12 сарын 27-нд төрсөн. Тэгээд баг 4 сарын арай хүрээгүй байхад нь би бэбиг өргөж авсан. Бүр үнэхээр нэлэх юм жижигхэн байсан. Одоо тэр үеийнх нь зургийг харуулъя. Бэби ийм сексисэн жижигхэн байсан. Тэгээ гар бол нээгүй жижигхэн айгүй хөөрдөн байсан. Хиндэ бид нар бол уучраа болохгүй жоохон хэцүү байсан. Тэгээ ийм аргууд байдаг учраас манайхаа сайн бодож үзгэр тэгээ миний бодлоор зэрэг өргөж авах амьтад айгүй их байгаа нь жоохон харамсалтай. Солонгочууд болохоор зэрэг айгүй сэтгэл хөдлөлийн бодолтой авалт одоо бараа авч байгаа биш тийм чинь бас амьтаа сэтгэлтэй зүйл хөдөлж авч иж ингээд янз янзын шалтгаануудаас болоод амьтнаа ингээд хайдаг байгаа. Жишээ нь Солонгос нэгдүгээр хамгийн том асуудал юу вэ гэвэл байрны асуудал байдаг. Айгүй сэтгэлд хүрсэн хэрнээ яг тэр байр нь болохоор зэрэг тэжээр амьтан болохгүй гэд. Тэгэд амьтнаас болоод хүмүүс бас яг ороод удаагүй хүмүүс гомдол гаргаад нүүх тохиолдлууд байгаа. Зарим нь бүр үнэхээр тэр байрны гэрээ ингээд туцалгаад хэцүү байвал амьтнаа ингээд аваа гарахгүй болох тийм хагалгаанд оруулдаг хоолойны хуцанд одоо ямар нэг аваа гарахгүй тийм хаалгаанд хүртэл оруулдаг байгаа. Байрны асуудал айгүй тэгэхээр хүнд асуудал байдаг. Хоёрдугаар талаар зэрэг ингээ хэд том нохоо яах юм бол ийшээ чи авч явахад бас хэцүү. Гуравдугаар бас хүнд асуудал юу вэ гэвэл эмнэлгийн асуудал хамгийн хүнд байдаг надад бол. Эмнэлэг болохоор зэрэг нохойг яаж одоо мөнгөнд бодогддог вэ гэвэл 5 кг хүртэлх нохой жижигхэн нохоонд тооцогддог. Тэгээ 5-аас дээш 10 15 гэх юм бол мэдээж ууж байгаа эмний тунж гэсэн ихсэн эмчилгээнийх нь одоо эм тарай туслахных нь мөнгө ч гэсэн арай ихсдэг. Тэгэхээр килограммаараа үнэ нь бол бодогддог. Ер нь эрүүл саруулах юм бол сарын дундад зардал нь бол памперс бол нэг 20-30 мянга, хоол бол нэг 50 мянга дотор. Дээрээс нь бэби ерөөсө ханшиг идэгдэггүй. Би бас тийм сургаагүй. Ханшиг гэдэг одоо нэг өгдөг бохимогч юм янз юмнууд байдаг шүү дээ. Тийм бол сургаагүй. Тийм учраас витамин, хоол, тэгээд памперс ийм л зардал бол байн гардаг. Тэгээд жих цэвэрлэх, нүүд цэвэрлэх зүйлүүд нь бол нэг их мөнгө ордоггүй байгаа. Нэг 10, 15, 20 мянган юмнууд авахад нэг 6-7 сард бол хэрэгжилдэг. Савн шампунаас ахуулаад. Тийм болохоор зардал бол нэг сардаа 150-аас 200 мянган вон гэж бодоход болно. Хамгийн гол нь өвдөхгүй бол зардал тийм өндөр биш. Өвдөх юм бол эмчилгээний зардал эмнэлэг хамгийн үнэтэй учраас эмчилгээний зардал аягүй их гардаг. Тэгээд би бол тэрнээс өмнө л мэдэхгүй жаад бэби дээр жилийн өмнө аягүй хүнд өвдсөн байгаа. Бэбигийн илэг нь ингээд цусан хангамж авахгүй аягүй жижигэрээд байна гэсэн тийм тэрийг мэдэж авсан. Яаж мэдсэн бэ гэвэл усууга болоод хоол идэхэ болоод ерөөсө гадаа гарсан ч гүүж тавлахгүй ямар ч ингэ шүчгүй байгаад байсан байхгүй юу. Тэгээ эмнэлэгт очиод үзүүлсэн чинь ер нь илэг нь аягүй жижигхэн байна. Цусан хангамж хангалттай авч чадахгүй байна гэд. Тэгээс ямар ингээд таамаглал тавьсан бэ гэвэл илэг рүүгээ ингээд цусан хангамж очихгүйгээр хажуу талд ингээд судцаараа яваад байна. Тэгэх юм бол илэг цусан хангамж авахгүй учраас жижигрээд байгаа юм байна. Энийг одоо ингээд зогсоох ч юм уу хэвэн болгох мэс тасал байдаг. Тэр нь болохоор тэр судцыг ингээд рин гэдэг юм цагиргаар боож өгөөд тэгээд тэр цагиргаар цус ингээ гөөж чадах цагираг ингээ хаагаад цус гүйж чадахгүй болоод тэнгуүдээ буцаад илэг рүү очиод илэг хэвэн хэмжээнд цусаа ингээд цусаа хангамж авах боломжтой ийм хагалгаа байдгаа. Гэхдээ ингээд цагиргаар боожж байгаа учраас хит их хэмжээний цус ингээд илэг рүү очих учраас ингээд тэрийгэ дээлэхгүй хагалгаа амжилттай болсон гэснээр нас орох магадлал өндөр байдаг. Ялангуяа жижигхэн ийм мини сайз нохоо учраас гээд ийм таамаглал тавьсан байгаа. Тэгээд юу гэсэн бид нэр эмнэлэг твтээд бүх шинжилгээнүүдийг өгөөд зургийг авахулсан. Тэгээ азар харин тэр биш болж таарсан зүгээр жижигхэн нохоо учраас бус жижиг нохоонуудын хэмжээс арай жоохон илгэний хэмжээ жижигхэн байна. Гэхдээ энийг бол байнгын шалгуулах хэрэгтэй гэсэн. Нэг тийм яг хаалгаа хэлэх хэмжээний биш. Гэтэ хэрвээ үнэхээр тэр аз таараад дайраагүй бол би тийм удамшлын өвчин гэж ер нь бол хэлж өгсөн байхгүй юу. Удамшлын өвчнгөөр өвдөд яг тэр хаалгааг хэлэх байсан бол хамгийн хямдхан тэр хаалга нь 10 сая вон гэж хэлсэн. Гэтэ бас нас орох магадлал бол өндөрөө гэж хэлж хэлсэн. Тэгэд ер нь бол амар хүн тийм бид даваад гарсан. Одоо бол эрүүл сар бол
жил болгон бүх вакцины эхнээс нь хийлэгдэг. Вакцины төлбөр болохоор зэрэг бас нэг хийх гарахгүй. Гэхдээ нэг вакцин 50-60 гэд нэмэгцээр аваад нэг 5-6 төрлийн вакцин хийлгэхэд 300-400 мянган вон ордог. Эмнэлгээс ажиллахаас үнэн жоохон зөрүүд ээж магадгүй. Тэгээд сар болгон хийлэгдэг хамгийн чухал зүйл юу вэ гэвэл одоо их салхилдаг учраас хачигнаас ингээд хачиг биед нь наалдахгүй одоо ямар нэгэн цусны халдвар авах мах ч юм уу тэрнээс сэргийлдэг тийм юм уудаг байгаа. За тэгээд ерөөд бол сарын зарлалын зэр тэр хачигны юм юм хоол хүнс витамин ийм зарлууд нэлээд 150-аас 200 мянган вон болдог байгаа бит хоёрын хувьд. Тэгээд хүн болгоомоос арай өөр ах, арай том нохойтой хүмүүс бол илүү их зардлаас гарч байгаа байх. Анхаарах зүйл нь юу вэ гэвэл одоо арчилгааны асуудал байна л да. Шүд угаах ч гэдэм үү те нүдний үс цэвэрлэх, нүд цэвэрлэх тэгээ бас өсчөө орох ч гэдэм үү ийм асуудлууд бас нэлээд зардал гардаг. Би болох зэрэг бебигийн үсийг багаас нь өөрөө засч ийсэн. Өсчөө орох юм бол доороо ээж 100-аас нэг аажтан авах юм бол бүр улам ихсэн олон хүн ингээд үсийн тархинд ажиллах учраас улам өндөр байдаг. 100-аас дээш нэг 150-200 мянган болох тохиолдлууд байдаг гэсэн. Би болгон зэрэг нэг ч удаа өсчөө орж үзээгүй бебигийн үсийг өөрөө засч ийсэн. Тэгээд шүд бол хамгийн том асуудал гэж боддог. Яагаад вэ гэвэл эмнэлгийн төлбөр үнэтэй байдаг учраас юм бол шүд нь одоо ингээд гэмтэх юм бол хоолоо сайн боловсруулахгүй ходоод гизний асуудал бас үүснэ. Тийм учраас шүдийн сайн угааж өгөх хэрэгтэй. Би болгон зэрэг хиндэж байгаа залхуураад ингээд бебистэй амир ингээд шүдээ угаалахгүй ингээд цухтаад идэг байсан болохоор ингээд залхуурдаг байсан. Тэгээд шүдэнд жоохон араа эсгүүд ингээд жоохон шаарлаад эхэлсэн чинь тэр үед ингээд за ер нь бол мөнгөж утсан тэр бебигийн эрүүл мэндийг бодсон ч тэр байнга ажиллах болж чухал юм байна гэд одоо шүдээ би тэр гайгүй угааж байгаа. Ахандаа мэдгүй тэгээд буйл насан цус гаргаад бас хэцүү байсан. Нүдээ цэвэрлэхдээ одоо нохооч нь усааны чадахгүй учраас энэ хэсэг ингээ бүглөрөөд тэгээд айгүй их ингээ нэг юм үнэр гардаг байхгүй юу. Тийм учраас би нүдэнд нь тусаалгын тусаачаад дараад нь болохоор зэрэг энэ хэсэг дээр нь зөөлхөн ингээд массаж хийгээд өгдөг. Тэгэх юм бол энэ хэсгийн бүглөрөөс багч гэсэн ялаад үнэр гарах бас хамаагүй багасдаг байгаа. Чих нь болохоор зэрэг хүний чихнээс арай өөр хүний чих юм шулуун штэ. Нохооны чих чи ийм хэлбэртэй юм байна л да. Тийм учраас шингэн ийм нохооны одоо чих цэвэрлэх юм хөвөн байдаг гэсэндээ шингэн бодис хийнгүүд ингээд дүүргээд өгөнгүүтэй энэ дээр ингээд жоохон дараад өгөх юм бол массаж болоод тэр доошоогоо бүр гүн рүү ордог. Тэгээд дараа нь сэгсрэх явцдын энэ дагаа бохирлон гардаг. Тэгээд хөнгөөр ачаад ингээд цэвэрлдэг байгаа. Тэгээ ийм сайзаар угаадаг байгаа. Ийм жижигхэн сайзаар одоо бүр амарлцсан мөн сайз нь алтаагаад үс нь басаад тэгээд эхэндээ болгон зэрэг ингээд оогоо гарн дээрээ тавиад ооноосоо жоохон аваад тэгээд эхлээд өөрт нь амсуулаад ерөөсө хүчээр ерөөсө угаахгүйгээр өөрт нь амсуулаад ингээд шүдэнд ингээд өгөнгүүд угаасаа энийг хазаад эхлэн хатуу болохоор ийм хадцсан юмнууд аяwych байгааз хазаад эхлэнгүүт нь баг хөдөлгөөд тэгээ би бас нэг алтаагаар 2-3 удаа цус гаргасаа ингэж байгаа хүчтэй угаах чагаад тэгээ одоо хазуулж араа шүднүүдийн танд хазуулж угаалгаад ингээд энэ чамаг өвдөхгүй гэдгийг ингээд сайн ойлгуулад уртлын шүдийн болохоор зэрэг дотор талаас нь сайн угааж чадахгүй байгаа. Гэхдээ уртлын шүдүүд нь бол ерөөсөө айгүй цагаан айгүй зүгээр байгаа. Тэгээ шүдийн эмгэгт очих болгондоо тэр сар болгон уудаг эмийн өөх болгондоо ингээ хальт харуулад ийм асуудлууд байна уу? Юм нь юу нь яаж юм бэ? Би 90 сар бол энэ уу гэд зөвхөн хэмжээний сонсуулаад ингээд хальт үзлэг хэлэгдэг байгаа. Тэгээ даатгал матгалтай олчвол зүгээр юм шиг үлээ. Тэгээ би хонос лавж ийсэн. Гэтэ өмнө нь хэрэгжилсэн юм бүгд дууссан. Энэ гихтлээр да нүдний тусаагуур энэ чихний тусаагуур. Энэ болохоор зэрэг самна. Тэгээ самнж дуусаад энэ дээр нь дарангууд ингээд үс нь урагшаа гараад ирэх таахгүй. Тэнгүүд нь үсээ цэвэрлээд тэгээ самнаж яхаараа хүний үс чи ингээд самнахгүйгээр эсрэг талаар ингээд самнаж ийж өвддөггүй мэн л та. Бид нар чинь үүнийг би мэдгүй байхандаа ингээд самнаад хараа өвдөөд байгаа учраас тийм төмөр самаар би самнаадаггүй. Энэ болохоор фивер өвдөгдөггүй. Тэгээ ерөөсөө урдаггүй. Ийм сам сүгэлд авсан байгаа. Чотод ингээд самнадаг. Ингээд самнаснаас хойш өвдөхгүй байгаа учраас айгуугаа илж байгаа юм шиг мэдрэмж төрд юм уу яа тий. Айгуу дуртай самнуулж байгаа. Тэгээд өдөр болгоно залхуурахгүйгээр эхэндээ айгүй үсээ самдах дурггүй байсан учраас эхлээд нэг 5 минут, дараа нэг 10 минут багаар өдөр болгоно нэмсээр хагаад одоо бол үсээ самнуулаад самаа өөрөө барьж ирээд самнуулах гад бүр айгүй дуртай болсон. Энэ дээр нэг иймэрхүү юмнууд хэрэгжилж байгаа. Давхар витамин нь болохоор зэрэг яг бебигийн нэртэй витамин ингээд байнгаар ингээд захиалаад сар болгоо ирдэг байсан. Одоо түрдтэй бид төр витаминаа завсарлсан байгаа. Витамин янз бүрийн витаминууд байдаг. Гэтэ заавал энэ витамин сайн, тэр витамин сайн гэсэн юм байхгүй. Өөртөө сайн судалж байгаа тэ витаминыг өгөөд
хажуугаар нь миний хувьд болохоор зэрэг шүд хорхоодуулах юм ямар нэг хэрэггүй хан шиг битгий өгөөрэй гэх юм бол хоолыг идгээ болждог. Тэгээд ус болон хоолны болохоор зэрэг битээр чаюу гэвшиг байхгүй юу? Одоо битээр ус хоол бол чөлөөтөөр иддэг, цагаар иддэггүй байгаа. Яг л би ингээд цагаар өөх ямар ч боломжгүй ш эдээс тархаа мэдхгүй, хэдэн цагт ажил дуусаа мэдхгүй учраас бид иддэг. Тэгээ энэний хажуугаар амттай өгөх юм бол хоолоо идгээ болждог байхгүй юу? Тийм учраас амттай айлуулах өгөхгүйгээр ингээд хоолыг байнга өгөөд хажуугаар нь яг ойроод жимс өгөөд өлөдөө жоохон будаатай тэр нохооны зориултын будаатай шүлч юм уу тиймэрхүү юмнуудыг өгөөл ирүүл урт удаан хамт амьдрыг гэвэл мэдээж салхилуулах хэрэгтэй ёо энэ захнуулаад 5 минут самгүй салхилуулах хэрэгтэй. Би болгон зэрэг ажлын цагаасаа болоод айгүй их цаг ажилладаг учраас яг ийм гадаад террастай байранд орсон байгаад бэбиг бодоод өрөөс өдөртөө ингэ салхилуулж чадах болохоор чин ганцаархнаа гэртээ хүлээдэг учраас бас хэцүү байх юм болов уу аль болох боломжоор бэбиг ингэ тухтай байлгахын тулд ийм байранд амьдарч байгаа. Энэний дараа анхаарах зүйл бол манайхаа сэтгэл хөдлөлөөр ерөөсөө тэжээвэр амьтныг тэжээж болохгүй. Яагаад вэ гэвэл сэтгэл хөдлөлөөр авснаас болоод сэтгэл хөдлөлөөсөө болоод хөр харагч байгаа учраас гэд солонгочууд яг ер нь дийлхэн дэмжиж гардаг. Хосууд хийдэм үү те хойлоо нохоо тэжээлдэг гэл муур тэжээлдэг гэд авчдаг. Тэгэд салдаг. Нөгөө нохоо муур нь үргэлж тэг хамт амьдарч байсан хүнээ хүлээн, эзний хүлээн тийм бас нэг амьтны зүрх сэтгэл явж байгаа штэ. Тийм учраас маш сайн бодож жоод үнэхээр тэр амьдралын төсөл хүртэл хариуцлага бүрэн дүүрэн хүлээж чадна гэсэн үедээ амьтан тэжээх ёстой. Бие сэтгэл зүгээ тэр хүртэл нь бэлдсэн байх ёстой гэж би боддог. Яг л би бэбиг анхаа авч чадсан мууяр гэж хүмүүс бодож иж магадгүй. Гэхдээ би бэбиг сүүлийн замдаа үдэхдээ хүртэл хамт тэр бэби хэдэн настай дааж нас барсан байсан хамаагүй хамт исэн бүх хугацаанд би талархаж мэдээж надад бүх амьдралаа зориулсан учраас би талархаж чадхаараа сайн эзэн байх гэж хичээж амьдрнаа гэдгийг бүр ингээд өөрөө бүр сайн бодож тунгааж шийдвэрээ гаргасан байгаа. Одоо мэдээж бүр үнэхээр сайн эзэн байж чадахгүй байгаа ч гэсэн чадхаахаа хэрээр ажлаа дараа хурдан гэлүүгээ яраад аль болох бэби гадаагаар авчих гад аль болох бас цагийг хамт өнгөрүүлчих гээд хичээж байгаа ганц хоёр команд зааж ууд ганц хоёр юм сурах гээд чадхаахаа хэрээр бас хичээж байгаа. Үнэхээр ад жаргал би яагаад бэбиг авчирсан бэ? Яагаад бэбиг өрчлөж авах болсон бэ гэдгийг хамгийн том шалтгаан нь охиныхоо дагалдав визийг үзсэн. Солонгост бол бакалаврын оюутан бол хичээлээ хийх ёстой. Гэхдээ бакалаврын оюутан эцэг эхээ авчрах юм бол хичээлд нь бас гэрээ ажилланд туслаад дагалдав виз бол давгүй гардаг гэж сонсон. Тэгээ манай сургуулиас нэг тийм алдартай сургууль биш учраас миний дагалдав виз бол ингээ 3 удаа татгалцсан байгаа. Тэгээ би охиноо авчирч чадахгүй гойс болоод сэтгэл санааны хувьд аюу хүнд байсан тэр үед. Тэгээд амтны жигээд аюу удаан бодсон ч гэсэндээ манай эгч маань чи ингээд байнга ажилтдаг байж, байнга хичээлтэй байдаг байж, стресст нь тэгээд дээрэс нь арчилгаа аюу их орно, цаг зав их орно. Яг чадахгүй юу, сайн бодож үзэх хэрэгтэй гэд. Тэгээ би бас бодож үзээд би нэрээ чадах болов нэрээ надад хэцүү авах болов бас мөнгө төрөний асуудлаас ахуулаад ингээд зардал гарнаа гэд ингээд бодоод үзсэн чинь бас жоохон эргэлзэж байгаад тэгээд гинт манай эгч кофе ууя гэд дуудаад тэгээд газар явж хаад амтны дэлгүүр ороод бэби аюу өрхөн байсан байхгүй бас нохоонууд ингээд хэвтээл зүгээр ингээд жижигхэн гөлмнүүд байгаа штэ хөөрдөмөл байгаа л та. Гэхдээ бэби бүр ингээд хоёр үл дээр яваад ингээд чихнийхэн цанаас бүр ингээд аюу хөөрхөн байгаад исэн байхгүй юу. Тэг хүмүүст явангууд хүн болгоно руу ингээд тоглоомоо ингээд төхүүлээл ингээд чихнийхэн цан бүр амар ажиглалтай хөөрхөн харагдсан. Үнэхээр авахгүй байхаас өөр ямар ч арга байгаагүй энагаас мөнгө зээлээд тэгээ бэбиг дагуулад гэртээ ирээд бид хоёр эхний дэн сар жоохон зардал ихтэйсэн яагаад вэ гэвэл нялх байсан болохоор бүх вакцина хийж дуустал ингээд 7 хоног 14 хоног болгонд вакцина хийлгэн нэмэлгээр явна. Дээрээс нь би ингээд мөнгө зээлж авсан учраас бас тэр өрөө өгөх хэрэгтэй байдаг. Ийм үед жоохон зардалтай байсан ч гэсэндээ сүүлд ингээд би 90 сар бол байгаад бүх вакцины дуусаад гадуур чөлөөтэй гарч чадаж, захирч чаддаг болсноос хойш бид тэрийн зардал хамаагүй багасаад бас илүү их ажралтай амьдардаг болсон. Одоо бол ингээ 2 жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Яг жоохон хаяада стресст нь хаяада ингээд жоохон ядардаг ч гэсэндээ тэрнээс илүү их ажиглалыг би бэбигээс авдаг. Бэби үнэхээр ингээ өхөөрдөм дээрээс нь намайг аягүй сайн ойлгож өгдөг, намайг гонигтай байгааг, намайг хэцүү байгааг мэдэрдэг. Амьдуугаас аягүй сайн мэдэрдэг штэ. Тэгээ муур тэжээж үзэг болохоор сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ тэжээвэр амьтантай хүмүүс яг амьтны хайрыг
сайн мэдж байгаа баг. Тэднээс ямар их харийг мэдэж болно гэдгийг мэдэрсэн байгаа. Манайхаа сэтгэл хөдлөлөөр ерөөсөө бити амьтан дэжээгээрээ сайн нухацтай бодож үзээд үнэхээр би сайн эзэн байж чадах уу? Тэр богинохан амьдралыг би гэрэлтүүлж чадах уу? Чадгаараа би бүх зүрх сэтгэлээ зориулж чадах уу гэдгийг сайн бодож үзээд шийдвэрээ гаргаарай гэж хүсэж байна. Бүх цаг хугацаа маш гоё яасан. Хүмүүс ингэж тахгүй юу? Тэжээвэр амьтан бол зүгээр амьтан штэ гэж боддог хүмүүс их байдаг. Гэхдээ тийм биш. Солонгос тэжээсэн болооч тэр хүмүүс солонгос хүмүүс бол яг хүүхчиг юм тэрэн дээр суулгаал ингээд нохойтойгоо очиж болдог кафе, нохоотойгоо очиж болдог кемпинжан, ингээд амралтын газрууд, нохоо зөвшөөрсөн ийм газрууд, бүр нохоотойгоо очиж болдог архины газарч байдаг зэв. Бүр үнэхээр ингээд нохой тэжээвэр амьтантайгаа очиж болох кафенууд, ийм газрууд үнэхээр сайн хөгжсөн байдаг. Бүр ямар сайн цэцэрлэг байна, хотел байна, бүх юмнууд байдаг. Өвөө гой тухтай орчин бүрдүүлээд өгсөн байдаг. Тэгмээрээс нь хүүхдийн тэрнээс илүү амьтны тэжээвэр амьтны тэрэг илүү худалдаалагдсан байна гэд бүр энэ мэдээлэл ингээд бүр амар бол хүмүүсэж очироосон. Солонгостыг бодитдэл бол ийм л байгаа. Ингээд солонгост бол тэжээгт гоё юм. Гэхдээ Монголд очих юм бол бид яаж амьдрах юм бол уучраа алхалах. Одоогийн байдлаар би хаа эрүүл саруул агаарчсны сайхан өөрийгөө тоглож гүйж ингэж цахилгуудж жагаад хөлөө гимтээсэн байгаа. Гэхдээ энэ дээр бас одоо анхан шатанда байгаа учраас аль болох хүндэхээс өмнө хагалгаанд орохыг зөвлөсөн байгаа. Тэгэл манай хүн ч жоохон сахилгагүй учраас ингээл жоохон битэж гимтээд би ч гэсэн ингээл хүсмсийн зарч байхдаа хүмүүсийн амчаад жоохон битээж исэн. Мэдээж бас эмнэлгээрээс даггүй явсан байгаа. Одоо л нэг тийм том асуудал байхгүй ч гэсэндээ эрүүл саруул байна. Бэбигийн хувьд болохоор зэрэг би ямар эзэн гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэндээ би хайд ингээд гимшдэг байхгүй юу? Ингээд оройдож тараал, ажил оройдож тараал би бас ингээд аялаж гадуур дотор явах, Монгол явах, охиндойгоо уулзсан тул Монгол явахдаа бэбиг аваад явах юм бол бас ингээд хэцүү учраас бэбиг үлдээгээд явдаг. Ийм үед ингээд аюух гимшдэг. Ингээл би жоохон сайн ингээд эзэн байсан бол эсвэл айгу олуулаа гэр бүл өнөр өтгөн гэр бүлтэй олчоод бэбиг тэжээсэн бол бэби л waаж агалтай би байх байсан гэсэндээ хамтдаа салхилах хүнтэй хамтдаа ингээд хооллох хүнтэй хамтдаа байх олон хүмүүс дунд ажигалтай амьдрах байсан байх та гэж бодохоор жоохон бэбигийн хувьд муу эзэн байж магадгүй. Гэхдээ чадхаараа бол хичээж байгаа. Ингээд босоод арилтай бол бэби намайг ерөөсөө дахдаггүй заяа. Ерөөсөө даахгүй. Зүгээр л бүйднэр ингээл суужаал бэби баяртай хайртай шүүмсийг гэл ингээл хэлэхүүгээ хэлээл гарангууд бэби зөрөндчлээ. Тэгээд яг гэртээ орж ирээд үдээс хойш ч юм уу тий би эмнэлгийг гарах ч юм уу эсвэл найзуудтайгаа уулзах ч юм уу ямар нэгэн байдлаар гадуур гарах болох юм бол би мэдээд дагаад идэг. Ингээ хамт гарах гад. За юу ч гэсэн л гарах чилээ намайг авч явах болов гэж тийм мэдээд дагаад өглөө ажилдаа явхад хичээлдээ явхад ерөөсөө дагдахгүй. Тэгээд бид хоёр бол нэг иймэрхүү амьдардаг. Би бол хүнд үнэхээр хайртай. Манай гэрийн хаа аюу олуулаа байсан болохоор бүгдэнд нь аюу хайртай. Тэгээд бүгдийн ирэхэд маш их баярлдаг. Манай гэртгүй их мэл бүр бөөм баярлдаг зэ би нөгөө чинь гүүгээл бөмбөмгөө байжгүйгээл хамт тоглохгүй бол очиод хамт унтаал надад ерөөс унтахгүй ч ингээд дүүнэр ирээд хамт дүүнэртэй хамт унтаад ингээд ер нь аюу нийтэж тэгсээр нэг гадуур хам бол яг таслайлаг учраас хайдаа жоохон ингээд гонгоноод жоохон тэгдэг гэсэндээ бас өөр нохонуудтай аюу ингээд бишүүрэхгүй очиод ингээд үнэртэй танилцаад бас аюу нийтэж байхгүй юу хайдаа жоохон тийм болсон мэл ингээд дэлгүүр мэлгэр орохтой үүдэн дэвлдээ тэгэхээр хуцаад үрх юмтай айгаад тэр болгон зэрэг миний бодлоор би Монгол орхиж яваач юм уу эсвэл энд тийшээ аялахаар явахдаа орхиод исэн болохоор би бас тийм болсон гэж магадгүй яаж шилэг зурсан бэ чи ингээд шийдэг нохоогоо яаж зурсан бэ гэдэгсэн байсан би бол нохоо болохоор зэрэг ингээд тавхаагаараа ингээд зөөлөн байх юм бол памперсаа мэдэрт юм байна л та яг бол ингээд барьж үзэж чадахгүй учраас тэгэнгүүт ингээд жоохон зөөлөн шитэг мэрхнэр очиод яг андуураад хүрх юмтай шээд юм шиг байгаа. Тэгээ бэби болгон зэрэг амар хэцүү хажуулж чагаад готл руу айгүй шээгээд иддэг байсан. Тэгээд тэр үед нь болгон зэрэг өөрхөн шээс нь үнэртүүлээд болохгүй гэдгийг сайн хэлж өгсөн. Стресс гэм үү яа дэ хаяа нэг ширтгэн дээрээ шээдсэн байдаг гэсэндээ тэр үед нэг загнахгүйгээр гэж ширтгээ угаад тэгээд ингээд памперсын 1-2-оор нь тавиад өгөх юм бол уусаа мэднэ. Бүр тий тавьдаг газраас мэддэг болчтой. Бид тэр болгон зэрэг хүндрэх асуудал болгон зэрэг дандаа гадаа гарч бийцдэг. Өдөр болгон гадаа гарах юм бол амтнасэндээ гадаа гараад би бийцэх хэрэгтэй мэнэ гэдэг ойлголтыг авчдаг. Зарим одоо бэби ингээд яг хүн дээр бийцэх үедээ бүр ингээд өөрөө ингээд тавчтаад идэм яа тийм бүр гадаа гарахад ингээд гонгоноод идэх байхгүй юу. Тэгээ тэрийг бүр өөрөө мэддэг болсон гэсэн үг. Тэр үед нь бас 5 минут самуугаа гадаа гарангууд яг бийцдэг.
Өнөөдөр бицсаагүй гэж бодсон үед нь заавал авч гарах хэрэгтэй. Яг памперс нэрээ бицсэн байж ямар мундаг юм бэ гэл хэлгээл жижиг үйлдэлүүдийн магтаад ингээд хамгаалсан айгүй өнгөрөө амьддаг шүү. Тэг сайн магтаж ярилцаарай, ойлгохгүй юм шиг нэ задлж бүгдийг ойлгодог шүү. Манайха миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараа илүү гоё бичлэгээр уулзцгаая. Баяртай. Өнөөдөр миний хоолоос үзэн ингээд хоолоо маань идээлсэн байхгүй. Тэгээ хоолой нэлээд сөөлттэй байгаа. Тэгсэн чинь миний гомгосын энэ хоолойг сонсож өгсөнд баярлалаа.